Сайн бацгаана уу та бүхэндээ бичлэг өдрийн мэндийг хүргэе. Наранд орж өгөх тусам байна. Ачтнуур Тэвлийн хаалт байгалийн цогцлолт газар хамгаалтын захиргааны алтан гац хэсгийн байгаль хамгаалагч ажиллаж байна. За би энэ ажилд 2024 оны 2 дугаар сарын 1-ээс ажилдаа жил хугацаа өнгөрч байна. За миний хамгаалсан төс болохоор 47 мянган гаруй гадаалбай хамгаалдаг. Хамгаалтын төс Монгол орны нэн ховор олон ховор төрөлд орсон амтан орнол байдаг. Үүнээс дурдвал зэрлэг хар сүл хөшөө дурсгал хэрэгсүүр за байгалийн өөр бүс тогтц бүхий газруудыг хамгаалсан байдаг. За би үндэсний бахархал хуралдаад яваад оролцсон байгуул манай байгууллага 2004 онд оны 1-р сарын 1-ээс үйл ажиллагаа эхлүүлсэн. За би өөрөө болохоор 2-р сарын 1-ээс ажилд орсон. Шинэ тутам байгууллага, шинэ тутам боловсон хүчин учраас туршлага судлах, нэгнээсээ туршлага судлах тэгээ цаашаа эрдэмтэн мэрэгдээс зөвлөмж авах, цаашлаад байгууллагууд яг яаж ажиллах ёстой, тухайн байгаль хамгаалагчийн чиглэлийн мөн ямар ажил хийх ёстой гэдэг туршлагаас судалцуулах нэг уралдаанд оролцож байна. За 2030 онд манай хамгаалтын захиргаануудаар шинэ тоног төхөөрөмж техник хэрэгслээ байгаль хамгаалагч нар өөрөө гаргасан. Тэгээд туршлага хоригдлуулсан хүний нөөц зэрэг урьдчилан хамт олонтой хамгаалтын захиргаалалтаа за үүндээ цаашлаад менежмент төлөвлөгөө тусгагдсан үнэлт зүйлс одоогийн түвшнээс өссөн орчны үсгийн эргээд хамгаалчид тусгай хамгаалалтын газрын тухай үйл ажиллагааг ойлгож мэдсэн олон судалгааны ажилтаа болсон. За байгаль орчны гэмт хэрэг зөрчлөө шилдэг бүсийн тусгай хамгаалалттай газар за шилдэг байгаль хамгаалагчтай болсон байхаа гэж бодож байна.